Засгийн газрын хүчирхийллийн хурлаанаар Улаанбаатар өвчний дэглэлтийн нөхцөл байдал үнэлэлт өгч тасан зогсоо халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссийн дэргэд ажиллуулахаар болжээ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хурлах насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэх хяналтыг энэ оны 7 сарын 1-ний хүртэл хугацаанд батлагдсан хуваар эцэгхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж тоглолтын дархлаажуулалтыг 7 хоног бүрийн бям гараг шилжүүлэн зохион байгуулах бүх шатны засаг дарганаас үүрэг болгосон байна. Нэг хурлах насны хүүхдүүдийг халдвар төвснөөс сэргийлэх эцэг эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхлэж байгаа 0-1 насны хүүхдтэй эхчүүдэд энэ оны 7 сарын 1-ний хүртэл батлагдсан төсөвтэй багтаан хөдөлмөрийн тухай хууль заасан хүүхэд хөхүүлэх асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олохыг ажил олгогч нарт үүрэг болгожээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн одоо илүү цагийн хөлсийг за мөн одоо шатхууны зардлыг мөн ариутгалын одоо бодисын хэрэгцээнд шаардлагатай хөрөнгөийг шийдвэрлэхэд 942 сая төгрөгийг улсын хязгаараас гаргахаар боллоо. Хоёрдугаарт нь одоо энэ халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн одоо энэ халдвартын засагт хүнд нөхцөлтэй эрчим тэмцэдгэнд байгаа хүүхдүүдэд зориулж тодорхой хэмжээний одоо захиалсан ийм тариануудыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр оруулж хэлэлцүүлээд энэ эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргах ийм шийдвэрийг бол Эрдэнэ сайд болор сайд хоёрт үүрэг болголоо. За энэ бол нийтдээ одоо 500 гаруй сая төгрөг байгаа. За дараа нь бол одоо энэ 0-1 насны хүүхдийн эндэгдэл их байгаатай холбогдуулаад энэ насны хүүхдтэй эхчүүдийг одоо хөнгөлтэй цагаар ажилуулахыг одоо өөрөөр хэлэх юм бол гэртээ хүүхдээ асрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд хөнгөлтэй цагаар цалинтайгаар одоо ажилуулахыг төсвийн болон төрийн өмчт байгууллага, хувийн хвшлийн бүх байгууллагуудад үүрэг болголоо. Улаанбаатар өвчний дэглэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажлын илүү цагийн байгууллагын шатхуун ариутгал халдваргүйцлийн зориулж 982 сая төгрөгийг засгийн газрын нөөц сангаас гаргах харуулсан байна. Улаанбаатар өвчнөр өвчлсөн өвчнийг эмчлэх зайлшгүй шаардлагатай эмийн зардал зориулан 453.9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас асуудлыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлт хуралд оруулж хилцүүлэхийг албаныханд үүрэг болголоо.